За сайн байцгаана уу After Edit YouTube суугийн үзэгчдээ. Намайг Магалж өгдөг After Edit channel-ийн creative director тийм хүн байна. Бид нар өнөөдрийн видеогоор маш сонирхолтой 3 асуултад хариулах болно. За бид нар өнөөдөр юу ярих гэж байгаа вэ гэхээр 3 сэдвийн хүрээнд Ананд инхнэр хоёртой ярилцуулно. Тэгээд энэ хоёр хүн маань pop soil болон кинотой холбоотой өөрсдийн сонирхолтой үзэл бодолтой хүмүүс учраас энд урьж ажилласан байна. За ийм 3 асуулт байгаа да. За эхлээд асуултуудаа танилцуулчих. Аним дээрх хамгийн хэцүү харамсалтай үхэл одоо ямар ч аним байж болно. Нэг харамсалтай үхэл гэдэг шүү дээ. За тэгээд дараагийнх нь болохоор одоо шинээр аватар зураг шинээр гарахаар болсон шүү дээ. Нэг флэдэнээс зарлцсан. Тэрэн дээр өөрсдийнхөө одоо prediction таамаглалыг одоо ярина. Бид нар бүгд ерөөдөө бараг мэдж байгаа болохоор ийм байх болов гэсэн байдлаар ярина. За тэгээд өөрсдийнхөө хариултыг хийлнэ. За хамгийн төгсгөлд нь саяхан гараад дууссан Invincible зурлалын 3 дугаар бүлэг ямар хөө байсан бэ? Таалагдсан уу, таалагдсангүй юу нь гоё байв ч юм уу. Тиймэрхүү байдлаар ярилцсан. Шууд хамгийн ихний асуулт руугаа. За юу вэ? Энэ хамгийн ихний асуулт нь юу юм бэ? Амар гоё юм emotional асуулт болохоор энэ хамгийн сүүлд. За хамгийн эхлээд за яг цаг үеийн шинжтэйгээр Invincible зурл таалагдсан уу? Яг ер нь энэ зурлалын талаар ямар байсан бэ? Сүүлийн 3 дахь сизон бол амар таалагдсан. Юутайгаа комиктайгаа ер нь бол амар адилхан л байсан. Яг core material-ыг нь бол алдаг байл. Яг л зүг байсан. Миний ганц жоохон хэлэх юм гэвэл нэг юуны Conquest гэдэг дүрийн тэрний нэг voice actor нь дуу оруулдаг жүжигч нь Jeffrey Dean Morgan тэрнээс өөр нэг арай нэг бүдүү хоолойтой бүдүүн нэг гэдэг нэг хөгшин те нэг тийм хоолойтой хүн байсан бол арай тохирох байх. Conquest ч уусаа тийм амар хөгшин дүр шүү дээ. Бүр ингээд бууралцсан. Jeffrey Dean Morgan гоё хоолойтой л гэхдээ нэг арай нэг бүдүүн хоолойтой хүн байсан бол яг таарах байсан баг л гэж бодож байна. Тэрнээс биш season бол амар таалагдсан. Overall аюу таалагдсан. Тэр нэг хиний дүр аюу их таалагдсан. Battle Beast тэр бол Бэрээс. Chicken smoke hedge явдаг шүү дээ. Тэгээд тэр юун дээр чинь сая тэр нөө voice actor-ыг ярьж байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь Conquest-ийн орж ирдэг хилдэг хэсэг байдаг шүү дээ. So lonely. Тэр мөрөн дээр хэрвээ одоо яг ярьжсэн шиг чи одоо илүү хоол яг надад бол таалагдсан. Байсан бол тэр мэрлайнууд тэр хилдэг хэсгүүд бол бүр илүү айлгам тий. Одоо нөө Puss in Boots дээр No Death тэрний одоо тэр хоолой voice actor нь бүр үнэхээр тасархаа шүү дээ. Яг ингээд ярихад бүр ингээд анимашн үзэж байгаа хэрнээ ингээд нэг хүн эвгүй мэдрэмж төрүүлдэг. Угаасаа тэр character design ямар амар л те. За миний хувьд бол Invincible зурлал бүр үнэхээр season 3 бол үнэхээр хүлээлтэнд байсан. Би бол комикийг эхэлж тэгж уншиж байгаагүй. Хамгийн анх season 1-ийн гараад бас нэлээд хугацаа өнгөрснөхийн дараа үзчихсэн. Тэр үуч яг Boys бол яг хийдвэлээ шүү дээ. Boys үзсэн. Үнэхээр яг ийм байж яагаад болохгүй гэдэг юм яг ингээд анхааруулсан шүү дээ. Superhero гэдэг юм трендийг одоо яг энэ жоохон ингээд down trend ирчээд л байгаа юм л да. Marvel-ийн одоо ингээд сүүлийн үед гарч байгаа project-ууд ингээд тийм сайн биш байна. Тэгээ ер нь тренд жоохон ингээд байхгүй унж байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд хүмүүсийн нэг л залхацсан ийм байдлыг илүү гоёор гаргаж ирсэн болохоор тэгээ ягаад Баатар заавал Баатар байх ёстой юм бэ гэдэг амар том асуулт байгаа шүү дээ. Хэрвээ үнэхээр тэгээ тэгэд энд үнэхээр сонирхолтойгоор харуулсан. Тэгэхээр boys ч бүр хитрхий dark те бүр хитрхий dark. Comic нь бол бүр үнэхээр comic нь бүр dark шүү дээ. дээ. Тэгэхээр Invincible бол надад гоё ингээ balance юм шиг санагддаг байхгүй. Яг нь comic дээр бүр амар эвгүй хэсэг гардаг л та. Гэтэ угаасаа дэлгэцэн ингээд бүтээл болж одоо өөр ингээ adaptation болж байгаа шүү дээ. Тэгэхээр ч угаасаа цензурууд гэдэг юмнууд гарч иршаа тий. Одоо чинь дэлгэцээр юуг харуулж болох юм болохгүй гэдэг юмнууд дээр. Тэгэхээр тэр мөр юмнуудаас эхлээд одоо жишээ манга комикууд ерөнхийдөө өөрчлөгдөж. Тэгтээ одоо чи Attack on Titan-ы манга ихтэл өөрчлөгдөж шүү дээ. Хүмүүсийн ингээд нүүр мөрөн тал болцсон байдаг хэрнээ. Жохон blur да тий. Тэгэхэд өөрчлөлтсөн байдаг тий. Одоо One Piece дээр ихтэл нөгөө нэг Marineford-ийн дайн дээр цагаан сахалтын толгойг нь бараг тал нь байдгүй шүү дээ. Тэгэхэд аним дээр бол дүнгийн сахалтан тасардаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар нь илүү нэг юм тодорхой нэг range-д барьж өгдөг. Чи сая хэлжсэн шүү дээ нэг яг комикс нэг жоох өөр болдог гэдэг. Тэр season 3 дээр комик дээр болохоор Маркийн салсан найз охин X найз охин байдаг шүү дээ. Amber гэдэг. Тэр нь комик дээр шинэ найз бол та
нэг юу зодуулсан тэнгүүтлээ нөгөө invincible тэрийг мэдэнгүүтээ нөгөө залууг нь олоод сүрдүүлээд тэр бөө юм бол энэ тэнгүүтлээ тэр хэсгийг ерөөсөө оруулаагүй шоун тэрийг анзаарсан. Тэг яг нөгөө нэг hit dark болохоор нь тэгэл хасцалах л та би бол тэгж л бодож байгаа. За окей тэгвэл invincible бол одоо дараагийн цувралуудаас тэр хэрвээ одоо угаасаа сайн комик нэг дагаа бол угаасаа амжилттай байх нь бол гарцаагүй гэж бодож байна тийм. За окей тэгвэл next сая бараг сар хүрэхгүй хугацааны өмнө танилцуулагдсан аватарын шин цуврал тэрний талаар тэр чин юу яаж байгаа штэ газрын аватар байна. Гэхдээ аватар ихэр байна. Тэгвэл одоо Seven Heavens гэдэг одоо юм юу болцсон гэж байгаа байхгүй юу. Тэр аватар ингэж одоо ерөнхийдөө аватарын ертөнцид өвдөх хүртэл юу юм гэхээр аватар чинь ингээ баатар аврагч тийм дүр шүү дээ. Тэгэхэд одоо шинэ аватар маань ингээ дэлхийн ингээ сүрцэн ингээ апокалиптик бүр тийм апокалипс болцсон тийм газар ингээ аватар гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт л аватар нь ингээ хүмүүс баатар гэж харахаа болцсон. Одоо энэ шинэ аватар одоо гарах гэж байгаа аватар тийм болцсон. Тэгэхээр надад бүр ингээ амар сонирхолтой санагдаж байгаа байхгүй юу. Жишээ нь одоо аватар Кораг үзээд яг дуусгаад дараагийн аватар гэж бодоход бараг iPhone барьдаг аватар гарч ирэх гээд байгаа байхгүй юу. Үнэхээр амар. Тэгэхээр бандинг гэдэг юм чинь стил яг ингээ гол зүйл байхад хүмүүсийн тулдах ч юм уу те өөрсдөө илэрхийлэх юм байсаар байх нь бол гарцаагүй. Тэгэхээр аватарын хувьд ямар хөө байна? Одоо ер нь аватарын хувьд таарийн хувьд ер нь ямар хөө одоо бүтээлийн ямар хөө цувралын тэгэд энэ цуврал дараагийн үргэлжлэх тэр одоо 17 анги байхаа буруу санааг бол 17 ангитай ямар хөө байгаасаа гэж бодож байна. Ямар хөө байгаасаа. Гэхдээ яг би тэгтээ ингэж бодд юм аа. Одоо нөгөө яг original яг ориг юу аватар байгаа шүү дээ. Тэр чинь бүр яг л perfect show. Яг л төгс. Ямар ч өөрчлөлт хэрэггүй бүр яг л төгс show шүү дээ. Тийм ангитай. Тэр ихнийх дээр нь болохоор 100 жилийн дай болсон. Тэнгүүтлээ айн ирээд тэгээд аврах тийм сторитой байдаг та. Тэгсэн хоёр дахь нь болохоор Кора дээр эхний сизон л ер нь төлөвлөгдсөн байсан. Тэрнээс биш явах ёсгүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь эхний сизон яг уу ингээд нэг айн юу өгсний дараа юу болсон те ингээд дэлхий яаж хөгжсөн тэрний талаар нэг жоохон харуулах хэрэгтэй л байсан л да. Тэрийг нь харуулчаад Кора эхний сизон авчаа тэгээ болох газар. Гэтэ миний хувьд бол одоо ер нь ингээд тийм төгс шоуыг ахаад ингээд явуулах гад байх хэрэг байгаа ч юм уу л гэж би бодож байна. Би бол явах хэрэгтэй гэж бодож та хамгийн анхны аватар чинь агарих. Тэгээд за Кора яг уу одоо газар гээд араас нь гал гэдэг юм яг дөрөөрөө гараад явбал гоё гэж боддоо шин. Тэгээд хоёрдугаарт анги бол угаасаа гоёсэн штэ. Тэгээд Кораг яг анх эмэгтэй аватар гэж яхад хүмүүс амир бөө юм болчихсон штэ. Юу охин юм уу гэд би уг нь яг эмэгтэй гэдгийг сонсчод амар баярлжсэн байхгүй амар гоё санагдчихсэн. Нэг жоохон байхад угаасаа ингээл аватар дөрөө гал ингэж мөн тоглодог байсан штэ. Тэгж яхад ингээд угаасаа эсрэг хөөснийхөө дүр дарах ч юм ингээд гой ингээд эмхтэй баатартай боллоо гэд үзээд байлхтэй сэтгэл дүрээгүй л дээ. Тэгээд одоо гарч байгаа газрын ихэр гэж байгаа штэ. Бас эмхтэй штэ. Тэгэхээр бас эмхтэй юм уу? Хүүсэн тодорхой биш юм уу? Эмхтэй. Нэг нь бол хоёр ихэр гэдэг, нэг нь бол эмхтэй. Хоёулаа шийдтэн үү? Тэрнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл бол гараагүй. Яг гарсан байгаа announcement дээр яг тэрийг Seven Heavens. Тэгээд одоо яг аватар нь газрын шийдтэн мөртлөө ертөнц байхгүй болсон байгаа шүү дээ. Тэрэн дээр яг яагаад газрын шийдтнийг заавал аватар болгож байгаа юм бэ? Ихэр би бодохдоо зүгээр ахиад ингээд ертөнцөө бүтээх газрын чинь бас хурган гэж ер нь амар нөлөө үзүүлэх болохоор тийм бэндинг тэр нь бас гэдэг. аваа явуучих юм болов уу гэж бодлоо. Окей. Тэгээд тийм байна да. Хэрвээ юу манай үзэгчид ч гэсэн гоё яг мэдсэн гоё иймэрхүү байгаасаа гэсэн зүйл байвал гоё комент хэсэгт хуваалцаад гоё хуваалцах зүйлсээ гоё хуваалцаад яваарай. Нэг ихэнх хүмүүс чинь юу ч юм мэдгүй. Гэхдээ хүмүүс ер нь ингээд Кора дургу байх шалтгаан зүгээр эмхтэй болохоор дургу байгаад байдаг хүмүүс байдаг. Гэхдээ эмхтэй болохоор дургу байгаад байдаг. Гэхдээ миний дургу шалтгаан зүгээр ингээд амар муу аватар байсан. Юу хийх гээд байгаа мэдгүй. Тэрийг ингээд яаж боловсруулж мэдгүй. Жинхэнэ аватар нөгөө хэн байх байсан юм? Болин нөгөө нэг Earthbender нөгөө найз нь гэдэг чинь. Тэр нь бол миний хувьд яг төгс аватар болчих чадах байсан л гэж бодож байна. Корагийн үргэлжлэж байгаа Turf Wars, Ruins of the Empire гэдэг хоёр бүлгийг
манайх тэр нөө видео болоод орж ирсэн тэр комикууд нь тэгэхэд хүмүүс ингээ эмэгтэй тэгэд Короч нөгөө bisexual тэгээд нөгөө хүмүүс тэрнээс нь болоод ерөнхийдөө амараас яаж байсан би л тэр нөгөө нэг төгсгөл дээр нь тэр хоёр ч ингээд нөгөө нэг хамт хөдөлцөөд ингээ орчдөг штэ би тэрийг харчаад ингээд бүр нэг жоохон байсан юм чи ингээ бүр гайхаад юу болоод байгаа ингээ ойлгохгүй энэ хоёр чинь за найзууд 12 онд дууссан байна. Харин нэлээд их дууссан санаад зүр жоохон байсан. Тэгээ ингээ харчаад ингээ за энэ хоёр найзууд за уусаа октод би бинтээ хөдөлцөөд явдаг тийм. Гэтэ ийм юм бахтаа гэ би өөр ингээ жоохон байсан болохоор ойлгохгүй. Аним дээр хаарийн хувьд хамгийн хэцүү одоо харамсдаг ч юм уу. Жоохон ингээ үхгүйс юм даа гэж боддог тийм дүрийн үхэл байна уу? Рингоку. Яг үхэж болно. Арай л харамсалтай, арай л сонио үхсэн. Чи бүр ойлсон уу? Амар ойлсон. Би ойлсон. Тэгээ хамгийн дэрний зураг хэцүү нь нөгөө ээж нь хамгийн тэр зорилго нь тэр дүрийн юу амар гонигтай болгоод байгаа юм гэхээр үнэхээр ээжийнхээ хувьд тэр яг тэр одоо яг зорилгоо биелүүлээд хүч байгаа амар харамсалтай те. Яг ингээ сайн байсан уу гэдэг ээж нэг. Би тэр хэсэг дээр л бол одоо ч бол. Чи өөр хөл дээр үлдсэн үү? Өөр олж байгаа үү? Заананд толгойд нэг л хүн орж ирж байна. Чирая. Яг уу нэг аним манга хоёртоо үхэл нь Нарутог ингээд илүү хөгжүүлэхэд яалч яг чухал байсан л да. Хэрэгтэй үхэл байсан л да. Тэгсэн ч гэсэн ингээд те. Одоо хүртэл үзэхээрээ бүр ингээд ойлдсон шүү дээ. Тэр Нарутогийн реакшн л бүр сайд тийм надад л. Би бүр Нарутогийн тэр нэг юун дээр сандал дээр ингээд суудсан нэг хоёр заримгаа ингээд барьцсан ингээд тэнгуүтлээ камер ингээд дээшээ харангуут ингээд ойлцсон. Тэрийг харахаар л шууд. За миний хувьд болохоор юу л да. Attack on Titan-ы season 3-ын төгсгөл нөгөө Erwin-ийн үхэл надад хамгийн харамсалтай. Цайрын санагдав. Яа тэр дүрийн ингэж тэр ханны цаана байгаа тэр тэр хүн төрлөختний нууцыг мэдэх тэр хүсэл нь ингээд бүр мэдрэгдээд идэг байсан байхгүй надаа ингээд жоохон хүүхэд байх ингээд үеийнх нь ингээд сцен энэ төр гараад ихэд ямар амар тэр одоо бүх юмыг мэдэх тийм хүсэлтэй байгаа нь тэгэхээр ингээд өөрийгөө золиослоод баатарлагаар өгч ингээд тэгдэгтэр нь бол би ач холбогдол өгдөг. Зүгээр л тэр ямар тэр амьдралынхаа яг зорилгын өмнө ирчээд яг тэнд ингээд тэр зорилгынхаа өмнө ингээд бууж өгдөг штэ Ливайн хэлдэг гэдэг штэ яг одоо ингээд зорилготой бууж өгөөд тэгээд өөх гэдэг байдлаар тэр надад амар харамсалтай. Яг бууж өгсөн гэж үү? Яг ингээд тархиж яхад нь яг тархиж ирсэн чи гараа ингээд өргөчдөг шүү дээ. Нөө ангид байгаа шиг гараа өргөв. Миний ойлгосноор бол Levi за энэ Erwin бууж өгч байгаа юм байна гэж өөрөө тэгж ойлгоод би болохоор Erwin-ийг бууж өгөө гэж бодож байд шүү дээ. Зүгээр тийм үедээ зүгээр л нэг рефлексэр ч юм уу юу юм тэгээ гараа өргөцсөн. Тэгээ тарьдаг нөгөө юм ин. Тэгээ тэгсэн чинь тэрийг яг тарих гай ингэсэн чинь яг тэр бол ингээд тэрийг бол үзэгчэд өөрсдөө ойлгохоор юм байна юм л тэ. Нэг зарим нь яг тарих гэжээс чи гарын цохоо ингээд ингэсэн тэг ингээ өөрийгөө болиулаад өөр одоо хүнийг авруулдаг гэж яриад байдаг тэ. Тэгэн гол тийм байна. Надад бол бас яг тийм байна. Яг тэр дурсамжинд нь юу гэдэг гэхээр яг ингээ ярьжээс чи багш нь ингээд аав нь юм асуусч дандаа л ингээд яагаад гэж асуудаг. Тэгэхэд яг ингээ гараа өргөөд тэгээд манай ах маань тэр дүр маань одоо тэгээд сайн. Тэн дээр бол хүмүүс бол дандаа хуваагдал байдаг л та. Арминыг аврах хэрэгтэй байсан, Erwin-ыг аврах хэрэгтэй байсан. Тэгэхээр тэр анимын тэр хэсэг бол үнэхээр амар тийм. За окей тэгээд бид нар тэгээд хамгийн анх энэ төрлийн контент хийж байна. Тэгээд манай энэ хүү контентийг маань одоо бүх зүйлээр тусалж дэмжиж байгаа газар бол Aidu Class гадаад хэлний сургалтын төв. Тэгээд та бүхэн бас хэрвээ хэлэндээ өөрийнхөө хэлний чадварыг илүү дараагийн түвшинд аваачаа шинэ зүйл сурья гэж бодох юм бол гэж бодож байгаа бол Aidu Class-ыг сонирхоод судлаад үзээрэй. Тэгээд их наран Ананд хоёрт маш их баярлалаа. Манай Aidu Class-ийн англи хэлний багш руу баярлалаа энэ хүртэл үзсэнд. Дараагийнхаа үүнтэй адилхан илүү сонирхолтой зочдтой контентуудыг хийх болно. Тэгээд subscribe дараад хүлээж аваарай. Баярлалаа. За бай.